Тэр ч битгий хэд дэлхийн алдартай сакс ч бөмбөг сакс ч бүр. За ингээд нэвтрүүлгээ дуусгах уу? За тэгэх үү. Ажил төрөл хийхгүй байж. Сайн бацхан үзэгчдээ Монгол Улсын сошиал төрөлцөд болдог нотоноцтой хоёроор мэдээлэл хүргэх санаа шүүхөө нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Би сэтгүүлч Майдгдох. Би сэтгүүлч Төс. Тэгэхээр сүүлийн үеийн сошиал төрөлцөөр ирээд цэрэ алтан зүрхнийхээ андаас 10 20к байна уу гэж зэлдэг гаруудын талаар мэдээлэл хүргэхэд бэлэн боллоо. Сэтгүүлч Төс. Очир юу гэхээр найцаасаа гуйсраад 10 20к зээлсэн нөхөд Шангрила мөчид том газараа өнтө копи барин тансаглан явах нь найзынхын дургуутслыг хүргэсэн байдаг юм аа. Амиа яа гэж болж болт юм уу? Түүнийг арсан найзынхан борхон зүрхнүүдэж андаа зээсэн 20к авъя гэхэд нүклээ юу гэж дургуун өргөжээ. Түүнийг сонсон найз нүклээ гэж 2 удаа мангас дунгажээ. Мангас дунгасан найз нь сүртэйштэй гэж хэлэхдээ сүртэй гэж хэлэн дахин дээрээс нь мангасч авч ойлгомжээ. Энэ мэдчлэн андын тагаргаа 10 20к-аас болон тасалсаар авах уу? Ингээ болж болт юм уу? Мэдээж анд гэхээс илүү бас сошиал ертөнцид ирэхгүйс явуулдаг найзууд маань шат тарихгүй ээжээс найздаа 10 20к зэдэжээ гэдэг иймэрхүү мэдээлэлүүд бас онцлог их ирсээр байгаа. Үүнийг ойлгодог сэтгэл нэгтэй зүрх нэгтэй зовлон нэгтэй найзууд маань энэ мэдээллийг хараад ойлгож байгаа үзээ. Энэ мэдээ хоёрын хооронд юм болчих болтгүй юм уу? Санаа шүүхөө үргэлжлэж байна. За ингэ дараагийн тойрны үргэлжлүүлэг хүргээ хоо болохгүй санаа шүүхөө. Ямар ч ажил хийхгүй ээжээс гадаад орноор гаагаж чамын хувцас өмсдөг. За сансан да хүрсэн сүнс минь тайван гэдэг дуун дээр хэлсдөрөг хийдэг октоодыг хараад би үнэхээр ойлгохгүй байна. Очир юу гэхээр энэ охтууд амьдрч болоод хахад ажиллаар яддаг гэсэн өрөөндөө ажилтдаг бололтой. Мэдээж түүний хаажууд маш олон гайхалтай ажилсаг хөдөлмөрч Монголын эмэгтэйчүүд байгаа. Тэд нар маань энэ их ажлын хажуугаар ядаж атаглаад тэрлж айлсууд гачуурд орчихсон гэсэн хүсэл мөрөөдөл байдаг. Түүний хаажууд тэр олон хүмүүсийн гомдлог төрүүлж байгаа. Зүгээр л яг л хойлогуудын кино шиг амьдраад байгаа охтуудыг хараад үнэхээр гайхаад миний тарахгүй байна. Тэр их санагхүүжил таанаас орж ирдгийг бид нар үнэхээр ойлгохгүй юм аа. Яг үнийг хэлэхэд тэр олон охтуудыг Монголын засгийн газар тэтгэж тэгж гоё явж чадахгүй гэдгийг би анх бардам хэлэхэд бэлэн байна. Хов болохыг санаа шүүхөө бүгдээр ажил амьдралаа зохицуулъя амар зугаалган цагаа зогсоцгоорой. Дараагийн мэдээлэл хөгтөөж гэмээр хөгжилтэй гэмээр их сонин мэдээллээ түүнийг төсөв хүргэнэ. Сошиалчлан цогтуугаар хурд хэтрүүлэн орж ирэн ширүүн ширүү пост хийдэг хүмүүстэй зориуллаа. Сархад савнаасаа бусдаг дийлдэг гэгчлэн үнэхээр л савнаас нь бусдад зориулсан пост оруулах юм аа. Ягаад ч шум зайшгүй уух шаардлага гарсан тохиолдолд утасныхаа паспортыг солиод ядаж ууж болдгоо юм уу? Одоогоос нэгэн хэдэн өдрийн өмнө Facebook-ийн маань найз маань 10 гаруй пост хийжээ. Тэгээд 10 гаруй пост хийсэн гэдэг чинь 10-аад жил 75 усантай ялгаагүй билээ. Мэдээж алддаггүй хүн гэж байдгүй. Одоогоос хэдэн жилийн өмнө найз маань оюутан байх та. Ээж рүүгээ залгаж уулзсан үедээ хүн уух үедээ хүн таньд татах үедээ татна гэж ам батамж байгаад маргааш аяагуугаа загнуулаа зогсчихсныг тодхон санаж байна. Гэхдээ хүн засваргийн нэгэн адил найз маань засраад өдгөө ингээд зураг дараа дугаар гараад олон хүн танигдаад орхитой амьдарч байгаагийн нэг жишээ юм аа. Одоогоос хэдэн жилийн өмнө ах эгч хоёр маань 8 дөө хурмаа хийж нэгжгэр хориг хийж байхад оройн баатин дээр нэгэн найз маань согтуу гүлчүү нойлын хаалгыг хайчилж орж балагийн авч банзан дээр таанц хэрэгсэн байдаг. Тэрч бүхэл сүүлийн үеийн залуучууд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэгэлсэн үедээ CUG-25-аар хоног төрүүлэх болсон байна. Одоо тэгээд тэрийг хинэн хин гэхвдээ. За бас мэдээж найз найхууд хүм ах найхууд хүмаа би зүгээр вайн ууж байгаа гэсэн хүмүүс маань вайнасаа өргөжлүүлээд вайн битгийхэл цагаан юмтай хойлоод бүр тэнэгддэг шүү. Тэр цангаа болоороо. Ер нь залуучуудтай хэлэхэд арх тийм архиус сархад бол савнаасаа бусдыг дийлдэг. Тэгэхээр арх хүнийг согтоодог, шогтоодог бас нөхөрлөлийг тогтоодог гэж андуурч болохгүй шүү залуучуудаа. Санаа шүүхөө нэвтрүүлэг маань үргэлжиж байна. Дараагийн лотон ноцтой мэдээллийг та бүхэндээ хүргье. Нэгэн цагт дэлхийд донслогож явсан Чингисийн монголчуудын гудам одоо урталт сошиал ертөнцөөр дэлхийдээ хэрэлцээр байна. Үүнээс авч үзэхэд ясны дайчин утамтай хэрүүлж ус гэдэг нь эндээс харагдаж байгаа маа. За жишээлбэл Америк нэгдсэн улсын сөрөглөгч Барак Обама, Мишель Обама хоёрын амьдралын годоор монголчууд маань төшөөдрийг авчээ. Иш татаж үзвэл энэ хар залуу энэ төр засгаас авсан мөнгөө идэж дуусаагүй байгаа мүү гэх мэтчлэн эрхэм хоёр хостоо аз жаргал хүсье гэсэн удаа дараа постууд явж харагдана лээ. Тэрч бүхэл саяхан гарсан цагаан бавгатай постонд ор монголчууд ихээхэн бохимдсан байдаг юм аа. Уучлаарай, Монгол цагаан бавгаа байдгүй юм шүү. Тэрч битгий хэл дэлхийн алдартай саксон бөмбөгчин LeBron James-ийн постонд ахтай амжилт хүсье, хөдөлгөөнийхөө шагаа магаагаа булгалуу гэсэн тиймэрхүү олон янзын постууд явж харагдав лээ.
Хизээ тоор ахтуу олцоо ах юм дөө. Гэх мэтчлэн постууд, гэх мэтчлэн мэдээллүүд маань тав хүндээ хүсээр байх болно. Ингээд манай өнөөдрийн нэвтрүүлгийг энд хүрээд өндөрлөж өөрөөгөө хэлээд дуусгах уу. Тэгээ. Санаа шүүхөө. Болох вэ? Дэрч бити хэл дэлхийн алдартай саксон бөмбөгчин Крис Брауны Яа, Крис Браун гэдэг.